монголчууд. Лосонго танд мэдгэл гардаг. За. Тэгээд ер нь алс ирээдүйд бас дарханд ирж ажирж амьдрахыг маш их одоо хүссэн. Бидний хүсэн хүлээсэн зүйл одоо маш одоо ойрхон ирсэн байна. Төмөртэй хөрхөн одоо төмрийн өдрөөр бүгдээрээ эцсийн байдлаар одоо эцсийн амьдралын одоо юм аягийн одоо дарханд илүү амьдрах хэрэг сайхсан цаанаа. 80-аад оноос эхлээд 10 гаруй жил судлаад дэлхийн олон чорноос санал авсан. Ингээд эцэст нь 1990 онд Япончуудаар үйлдвэрээ бариулахаар боллоо. Зах зээл шийдсэн хэцүү хүнд үе асар хэмжээний хөрөнгөөр ийм том байгууламжийг барьж байгуулна гэдэг бол үнэхээр хэцүү хүнд байсан. За ингээд 1994 оны 7 дугаар сарын 4-нд үйлдвэр маань ашиглалтанд орсон юм да. Манай үйлдвэрийн гол амин сүнс болох төмрийн хөдрийг эндээс гаргаж авдаг. Тэгэхээр ган гэдэг бол зүгээр ч нэг металл биш. Энэ бол улс орны хүчин чадлыг илэрхийлэх. Та зүгээр үү? Би юу? Зүгээр минийх. Лосонго. Та ингээд хэдэн жил ажиллаж байгаа? Би энэ сайхан үйлдвэртэй анхны ажилтан болоод 30 жил болсон байна. Бид 30 гаруй жилд 1 сая тонн бангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байгаа юм. Одоо залуучууд та нар энэ зөвлөрөөр барьчих юм бол 1 жилийн дотор 1 сая тонноор үйлдвэрлэнэ. Тэр цаг одохгүй. Төмөртэй уурхайн төмрийн хөдрөөрөө эцсийн ган бүтээгдэхүүн боловсруулах гангийн үйлдвэрлэлийн зохицолбороо барих л үйлдэлээ дээ. Тийм ээ. Та нар ч барина. Би ч үзэн монголчууд хүлээж байгаа шүү.
Монгол улс мандан бадрана. Бид монголчууд. Хаадын хаан Pictures Монгол фильм студид бүтээв.